Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүд 1917 онд нийслэл хүрээ болон Ерөөгийн алтны уурхайд 100 шахам гишүүнтэй ажилчин албан хаагчдын эвлэл нэртэй үйлдвэрчний эвлэлийн 2 үүр байгуулагдж байжээ. 1921 онд албан хаагчдын эвлэл, 1923 онд олон эсний эвлэл, 1925 онд худалдаа үйлдвэрийн ажилчдын эвлэл байгуулагдж байлаа. 1927 оны 8 дугаар сарын 15-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн анги дугаарыг хурал болж худалдаа үйлдвэрийн үүр, улсын албан хаагчдын эвлэл, техник нэвтрүүлэх газрын үйлдвэрчний эвлэл, эвлэгийн үйлдвэрчний эвлэлийн үүрүүдийн нийт 3312 гишүүнээс 135 төлөөлөгч сонгогдсон өнөөгийн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тулгын чулууг тавьсан юм. 1924 онд тээврийн салбарын 5 үүр нэгдэж Монголын техник нэвтрүүлэх газрын үйлдвэрчний эвлэлийг байгуулсан яван явсаар одоогийн манай тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болсон байна. Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо. Тээврийн салбарын үйлдвэрчний эвлэлийн түүхэн замлыг авч үзвэл 1924-өөс 1933 он хүртэл техник нэвтрүүлэх газрын үйлдвэрчний эвлэл, 1933-аас 63 онд тээвэр өртөө холбооны газрын үйлдвэрчний эвлэлийн үүрүүд, 1963-аас 1967 онд тээвэр худалдааны ажилчдын үйлдвэрчний эвлэлийн төв хороо боллоо. 1967-аас 71 онд дайжихуй тээврийн ажилчин албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн төв хороо, 1971-ээс 82 онд тээвэр холбоо худалдаа нийтийн үйлчилгээний ажилчин албан хаагчдын төв хороо болсон юм. 1982-оос 1990 онд тээвэр холбоо худалдаа нийтийн үйлчилгээний ажилчдын үйлдвэрчний эвлэлийн байнгын зөвлөл, 1990-ээс 1992 онд тээвэр холбооны ажилчдын үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хороо, 1992-оос 2004 онд Монголын тээвэр холбоо нефтийн ажилтны бие даасан үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо гэж явсаар 2004 оноос Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хэмээн үүсэл хөгжлийнхэн явцад нэр хаяг нь солигдсон ч үйл ажил зорилго чиглэл нь хөдөлмөрчин хүний сайн сайхны төлөө зориулагдсан явсаар өнөөг хүрчээ. Дэлхий хөдөлгөн эргэлдэх судсан болсон тээвэр холбоо шуудан газрын тосны ажилчдын үйл нарийн үйлсэн үргэлж өөдрөг явах болдог.